Сайн байцгаана уу? Сайн байна уу? За сууч. За хүүхдүүдээ манай ангид нэг зочин ирсэн байна. Бүгдээрээ тэр зочныг хүлээж авъя. Хэн байхад сая манай ангид ямар амт ирсэн бэ хүүхдүүдээ? Дахиа ирсэн байна. За тэгвэл дахиа маань бусад амттаас ямар онцлог ялгаатай юм бол? За багштайгаараа өргөө чам. Өндөг гаргадаг. За өндөг гаргадаг. За сондар. Өглөө болохоор дахиад нөгөөх гигэнд даадаг. За ямар мундаг ээ. За гэгийн жаргал. Өглөө болгосон дуу гаргаад байдаг. За амраа исглаа. Бусаж уудаа адилхан нисдэггүй. Нийсдэггүй. За ямар мундаг хөхтөд вэ? За тэгвэл анх үеийг бид нарт яадаг гэж хэллээ дахиад. Өндөг гаргадаг. Оо өндөг гаргадаг. Сая тэгвэл дахиад энэ ангаар дөрөн өндөг гаргаад гараа явчлаа. За одоо бүгдээрээ тэгвэл за бүгдээрээ энэ дахианы гаргасан өндгийг савнд нь хийх. За энийг хийлцэх хүүхдүүд байна уу? За харин багш нь харнаа. Энийг гаргах уу? За дүлгөнөө гараад ирээ. За сод илэг гараад ирээрэй. За бацвал гараад ирээ. За бус нь энэ гурван найзыгаа савнд нь хэрхэн хийхийг ажиглаад байж байгаарай. Ажиглаад. За багш нь энэ сав тавилаа. Та хэд өнгөө түүгээд энэ савн дотор хийшөө. За өндөгнүүдээ түүгээд хийгээрэй. Одоо хэдүүлээ дахианы энэ гаргасан өндгүүдийг энэ савнд хийх нь. За энэ савндаа ингээ өндгүүдээ хийгээрэй. Хий. Хүрхэн үү? За багш нь жаахан дааш. За бүтээч. За сууж байгаарай. Хэдүүлээ энэ гурван найзгаа ажиглана шүү дээ. Зөв энэ гурван найз маань зөв хийх нөө. Яаж хийсэн бэ? Бүгдээрээ ажиглана. За гис түгээд хийгээрэй. За дахиад энэ даа. Юу ингэж унгаачлахгүй шүү дээ. За тэр энэгээр өндөгнүүд аваа. За эднэр тэгээрэй. Аваа завгчтай нэг авч. За багш нь хүслээ. За өөр хин тэгээрэй өндөгөө. За энэ дотор ич. Дахиад нэг өндөг нь хаана вэ? Дахиад нэг өндөг нь халаарай. Дахиад нэг өндөг маань. За баярлалаа гурваа сууч. За тэгвэл бид нар өндгөө ингээ багцлчлаа. Одоо тэгвэл багцлсан өндгөө дугуй дүрсээр илэрхийлье. Дугуй дүрсээр. За хин дугуй дүрсээр илэрхийлэх үү? За амаараа исгалан гараад ш. Багш нь бүгдийг гаргана. Хичээл. За энэ дугуй дүрсээр илэрхий. Одоо чи энэ дээр ингээ байшуулаад тавиарай. Нэг игнэд хідэн дугуй дүрс байвал энэ өндөг үсгээр. Дор. За тэг өөрийнхөө л тавина. Ингээ дээш нь хажуу дээш нь ингээ тавиарай. За маш урт хідэн өндөг байх хэрэгтэй лээ. Тэрийгээ сайн тоолоод. За одоо тэгвэл хэдүүлээ. Энэ өндөг. За энэ түрүүний гурван хүүхэд маань энэ өндгөнд энэ савнд хэдээр багцлж хийсэн бэ? Дөрвөөр. Энэ маань тэгвэл нийт хэдэн багц болсон юм? Хэдэн багц боллоо? 5 багц. Энэ 5 багцын дотор хэдэн өндөг байгаа л? Нийт хэдэн өндөг байгаа л? За 20 гэж. За тэгвэл энийг энэ
Гурвалжин дүрсийг гарч ирж багцлах хүүхэд байна уу? Хэд хэдээр багцлах боломжтой. За ашиг талаа гараад ир. За багш нь бүгдийг гаргана. За ашиг талаа. Хэд хэдээр багцлахаар байна. Тэрийг багцлаарай. За зүгээр тэр нь хөдөлгөөлөх цаа. Зүгээр. За тэгвэл хишиг далайгийн багцлсан зөв байна уу хүмүүдээ? Зөв. Яагаад зөв байгаа тэгвэл? Оо, яг зөв тий. 4-4-өөр багцлсан байна. За одоо тэгвэл хэдүүлээ. Багцын тоо багцтайхаа юу гэдэг лээ? Багцтайхаа байгаа. За өндөгний тоо. Хамгийн сүүлд нь юу байдаг вэ хүмүүдээ? Оо, яг сайн байна. Нийт юмсын тоо тийм үү? Нийт өндөгний тоо. За тэгвэл бид нар энийг өмнөх хичээлээр үзсэн тийм үү? За тэгвэл энийг багцын тоог бид нар ямар өнгөөр тэмдэглэдэг юм бол хүмүүдээ? За хин гараад ирээ. Маргад эрдэнэ гараад ирээ. За маргад энэ гураа сонгоод за айл өнгөн нөхрийн улаан шүү. За суучих маргад эрдэнэ. За хин гараад ирээ. Аз жаргал. За аз жаргал энэ хоёр өнгөнөөс сонгоод тохирохын тавиарай. За одоо юм байна. За ташчанц. За хаан тавих хэвчтэй. За тэгвэл энэ гурийн тавьсан та нартай таарж гин үү? Таарж гин тийм үү? За одоо тэгвэл бүгдээрээ багцын тоо маань хэд гэлээ хүмүүдээ? 5 байна. Багцын тоо маань 5. За хин гарах уу? За хин гараад ир. Оргил хоёр. За оргил хоёр багцын тоог бичиж шүү. Дараа нь амар баясгалаа. Анх баясгалаа. Мөнх баясгалаа. За мөнх баясгалаа. Нэг багцтай өндөгний тоог бичээрэй. Нэг багцад байгаа өндөгний тоо. За гэгийн жаргал. За нийт өндөгний тоог бичиж шүү. Гэгийн жаргалаа. Нийт өндөгний тоо. За та нарын бодож ирсэнтэй таарч ийн хүмүүдээ. Таарч ийн тийм үү? За одоо хоёрт нь хэдүүлээ. Энийг өмнө хичээлээр ямар хэлбэрээр бичлээ? Ижил. Ижил нэмэгдэхүүний нийлбэр хэлбэрээр бичсэн тийм үү? За одоо тэгвэл энийг ижил нэмэгдэхүүний нийлбэр хэлбэрээр бичих хүн байна уу? За хамгийн дөрөнд гараа өргснөөрөө хотгон талаа хэдүүлээ харъя. Хотгон талаа. За энэгээр бичих хотгон талаа. Багшгаа 2 гэдэг энэ номерс энэ хэлээс нь бичээрэй. Жон томхон найзуудаа харагдахаар том бичиж шүү за. Зөв. За бус найзгаа хажиглаад ич шүү. За хэдүүлээ тэнцэн аа. Хариугаа тавьчих гэдэг. Шо, да. За хийнэ атхан далайгийн хэсэг бүгдээрээ харъя. Атхан далайгийн хэсэг та нартай санал нийлж гин үү? Та нартай таарч гин үү? За үгүй бол яагаад? 4-5 байх. Оо яагаад 4-5 байх хэвтэй? Оо багцын тоо маань хэд байх хэвтэй лээ? 5 байх хэвтэй. За хэн засах вэ? За ануужин гараад ирээ. Ануужин.
За манажин засаа бичиж. Энд нь нөгөө юугаа бичиж. Нэмэх тэмдгээ. Нэмэхээ бичиж. Аха. За томор. За шууд хариугаа тавьчих. Хариуг нь бичээрэй. За одоо тэгвэл та хэний ануужингийн хийсэн зөв байна уу? Зөв байна. За дараа нь бид нар тэгвэл энийг арай хялбар аргаар яаж бичиж болох вэ хүмүүстээ? Хялбар аргаар. За үржих хэлбэрээр бичиж болно гэж. Өөр аргаар юус хөхт байна уу? За өөр. За мичидмаа. За мичидмаа гараа. Мичидмаа гараад ир. За мичидмаа найзуудаа үрж хэлбэрээр бичиж үзүүлье гинэ. Бүгдээрээ ажиглаад байж байгаарай. За 3 гээд энэ ард бичээрэй. За наана бичиж. За өөрийнхөө бодож байгаа л бичиж. За ямар хэлбэрээр гэлээ найзууд нь сая ямар хэлбэрээр бичиж чадна гэлээ? Ямар хэлбэрээр гэлээ найзуудаа? Үржих гэсэн тийм үү? Үржих гэсэн. За аз жаргал тэгвэл найздаа гарч ирээд туслаарай. Мичидмад гарч ирээд туслая. Яаж бичээл зөв болох юм бол за энэ хажуу талаас нь эхлээ бичиж. За яаж бичих? Тий. Чи өөрөө сая үрж хэлбэрээр яаж бичнэ гэж бодсон тэрийг аль бичиж. За сууж хоёроо баярлалаа. За тэгвэл найз нь 4-ийг үржих нь 5 гэсэн бич бичсэн байна. Та нартай таарч ийн хүүхдүүд ээ. За хэнийх таарахгүй байна? За яагаад таарахгүй байгаа тэгвэл хэнийхтэй? За тэгвэл гараад найзуудаа бичээд өгч. За энд нь бичнэ шүү за. За найзгаа анхааралтай ажиглая хэдүүлээч. За суугаад найзгаа хараарай. Нийт юмсын тамаа, нийт өндөгний тамаа хэд байгаа лээ? За багштаач хагаа өгч. За одоо тэгвэл энэ хийсэн маань найзынх нь харж гин үү? Харж гин үү? Таарч гин. Тэгвэл бид нар эхлээд юуны тоог бичих хэрэгтэй гэдэг үлээ хүүхдүүд ээ? Багцын тоо. Дараа нь нэг багцанд байгаа юмсын тоог. Дараа нь нийт юмсын тоог бичнэ. За тэгвэл бид нэр хамгийн ихэнд багцын тоог бичсэн тийм үү? Дараа нь багцан доторх юмсын тоо, дараа нь нийт юмсын тоог бичгэнэ шүү дээ. За одоо тэгвэл бүгдээрээ ажлынхаа хуудсыг дээлгээд за багшийнхаа өнөөдрийн хоёрдуурынх нь энийг хийснийг ажлын хуудсан дээрээ тэмдэглээд аваарай. За ажлын хуудсан дээрээ яаж хэрхэн хийх вэ гэхээр за түр нааш анхаарж байгаарай хүүхдүүдээ. За багш руу хайлт анхаарч. За энэ саяны бидний багцлсан өндөг байна тийм үү? За энэ дугуй дүрсээр бид нэр сая илэрхийлсэн үү? Илэрхийлсэн. Тэгвэл бид нэр энийг яах нь вэ? Багцлан. За тэгээ ард нь яах вэ? Багцын тоо, нэг багцад буй өндөгний тоо, нийт өндөгний тоогоо бичиж. За хоёрт нь бид нэр яалаа сая? Хоёрт нь яалаа? Өнгөө багцсан гэсэн. За дараа нь ямар хэлбэрээр бичсэн? Ижил нэмэх түүний нийлбэр хэлбэрээр. Гуравт нь яалаа? Үржвэр хэлбэрээр бичсэн. За энийг тэгвэн дээрээ цаасан дээрээ ажлын хуудсан дээрээ тэмдэглээд авъя. Тэс. За ажлын хуудсны дээд тал дээр нь сурагчийн нэр гэдэг байгаа. Энэ дээр нь өөрсдийнхөө нэрийг бичээд
Даалгавар нэгийг эхлээд тийшөө хэдүүлээ. Даалгавар нэгийг. За. За энэ шууд эндээс эхэлж. За одоо бид нар энэ дугуй дүрсийг яах ёстой лээ? Багцлах ёстой. Тийм үү? За багцлаарай. Багцлсан хүмүүс нь багцын тоо нийт нэг багцад байгаа өндөгний тоо нийт өндөгний тоогоо яах вэ? Бичнэ. За цааш нь энийг нь хийгээрэй. Тэмүүлээ энийг хийгээрэй. Хэдүүлээ туулаа шиг хурдан яах вэ? Бичиж тэмдэглэнэ. За болсон. Одоо 2 3 энд нэмэгдэхүй хэлбэрээр энд өржигдэхүй хэлбэрээр бичсэн шүү дээ. Хэдүүлээ. Тэрийг бичээрэй. За одоо энд нь багцын тоо нэг багцад буй өндөгний тоогоо тэмдэглээрэй. Тэ. За бичээд дууссан хүмүүс өөрөө өөрийгөө үнэлээ хэдүүлээ. За энэ даалгаврыг бүгдийг хийгээд дууссан бол би өөртөө энэ 3-аас ямар үнэлгээ өгөх вэ? Тэ? Тэрийгээ энэ дөрвөлжинүүдийг нь будаарай хүмүүстээ. За өөрсдийнхөө өнгөр байгаа өнгөөрөө л утчих. Чи өөртөө ямар үнэлгээ өгмөр вэ? Даалгавраа бүгдийн дууссан юм чиндээ би энэ 3-аас өөртөө аль үнэлгээг нь өгөх үү гэдгийг сайн бод. Би хамгийн хөвгөлтэй сонсоо. За ямар мундаг ээ. За энэ нэмэгдэхүй хэлбэрээр бичээд энийг үржүүр хэлбэрээр нь бичээрэй. За даалгавар 2-ын багш нь тайлбарыг нөхөөс нач төр хүлээж байгаарай за. За дууссан хүмүүс нь гараа өргөө суужий багш нь. Харъя багш нь. За ихэнх нь баруун дууссан байна тий. За одоо бүгд үзэг юмнуудаа тавиад дэлгэц рүү анхаарлаа хандуулъя. Бүгдээрээ дараах бичлэгийг анхааралтай үзэн шүү хүмүүстээ. За сая бичлэгэн дээр юу гарсан бэ хүмүүстээ? Өндөг байсан. Өндөг яасан? Хагараад дэгдэхээ гараад ирсэн байна. Тэгвэл энд хэдэн ширхэг дэгдэгийг гараад ирсэн байна хүмүүстээ? 10 байна. За. Тэгвэл одоо бүгдээрээ багш нь энэ дээр. За ижил нэмэгдэхүүний нийлбэр хэлбэртэй тоо өглөө. Та нар тэрэнд тохируулаад дэгдэхийг багцлах нь байна. За 2 дээр нэмэх нь 2. Нэмэх нь 2. 110. За багш нь ийм ижил нэмэгдэхүүний нийлбэр хэлбэртэй тоо бичсэн байна. За одоо энд тохируулаад энэ дэгдэхийг энд багцлах хүүхэд байна уу? За та хараа гараагүй хүүхдүүдээсээ гарнаа хэдүүлээ. За тэр хамгийн ардлынх юм байна. Англиун, англиун. За англиун гараад ирээ багш та. За энд ороос нь наачих. Хэдэн дэгдэхээ нааж болох вэ?
За бүгдээрээ найзаагаа ажиглаж шүү. За хэдэн дэгдэх вэ наасаа? Тоолоороо дэгдэх ээ. За болцсон уу? За болсон. За тэгвэл энэ дэгдэхийг хэн багцлах уу? За хэн гараад. За учрал гээгээр хэдүүлээ багцлуулъя. За хэдээр багцлах учрал гээгээ. За бүгдээрээ учрал гээгээ хэдээр багцлах нь хараарай хүмүүстээ анхааралтай хараарай. За болчихно. За тэгвэл учрал гээгийг багцлсан зөв хүмүүст те. Зөв. Яагаад зөв байгаа юм тэгвэл? Багш нь 2 дээр нэмэх нь 2 гэсэн учраас энд яах юм? 2-оор багцлах хэрэгтэйсэн байна. За энэ 2-оор багцлсан байна. Одоо хэдүүлээ энийг үржүүр хэлбэрт болгочих. Үржүүр хэлбэрт. За. За. Цолон баяр. Ингээд бичих цолон баяр. За. За энд нь үржүүр хэлбэрээр болгоод бичээрэй. За бус нь бүгдээрээ ажиглая. За цолон баяр 5-ыг хүрчих нь 2 тэнцүү 10 гэж багцлсан байна. За энэ зөв хүмүүст ээ. Зөв. Яагаад зөв байгаа юм? 5 багц байна. 1 багцад 2 дэгдэхээ нийт хэдэн 10 гарсан. За сайн байна цолон баяр. За одоо бүгдээрээ өнөөдрийн тэгвэл энэ хичээлийг баттгаад нэг тасгал ажил ажиллая. За багш нь уншаад гээ. Ижил эмэгтүүнийг үржүүр хэлбэрт зөв бичсэн хэсгийг олоорой гинэ. Ижил эмэгтүүнийг за А, Б хоёр яль нь вэ? За сайн ажиглаа. За яагаад тэгвэл Б байгаа? Яагаад А байгаа юм? За А гэсэн хүмүүс гараа өргөе. А. За анх хөлийг яагаад А гэж бодож байгаа юм? Анх хөлийг яагаад А гэж бодож байгаа? Багштай зөвөөрхөө бодлыг хэлээрэй. За зөв болохоор тэг. За тэгвэл Б хариултыг сонгосон хүмүүс харъя. За эможи яагаад Б гэж бодож байгаа юм? 4 удаа 5 байгаа болохоор хамгийн урд бүгдээрээ юу байна гэж ярьлаа? Эхний тоо маань багцын тоо байна. Дараа нь багцтай хэмсийн тоо байна. За зөв байна. Дараах зураг тохирох үржүүрийг сонгоно гинэ. Дараах зураг тохирох үржүүр. За бүгдээрээ эхлээд ажиглаад харчих. За хэд аль нэ? За үзье аг. За сайн байна. Дараа нь үржүүр хэлбэр тохирох ижил нэмэгдэхүүний нийлбэр хэлбэрийг олоорой гэсэн юм. Б. Миний бодлоор энэ Б баймаар ах яах вэ? Б. Та нар тэгсэн чинь В гэдэг юм. За яагаад гэдгийг тайлбарлах. За цолон баяр басаад найзууд нь сонсъё. Ягаад гэвэл 6 удаа 3 байгаа болохоор. За 6 яагаад 6 удаа 3? Яагаад 3 удаа 6 байж болохгүй? Тэгвэл Ягаад гэвэл 3 6 биш 6 3 байгаа. Тийм байна. За тэгвэл аль хариулт нь зөв байна хүмүүстээ? В. За мундаг байлаа та нар. За 3 асуултандаа мундаг гайхалтай хариулсан хүмүүст өөрөө өөрсөндөө хэдүүлээ баяр хүргэе. За одоо багш нь та хэдийн уур тал. Энэ юу вэ хүмүүстээ? Лего блок тийм үү? За энэ блокийг хэд багцлж болох вэ? За 2-2-ороо нийлээ багцлаарай.
За багцлаа бүгдээрээ. Яа тийшээ салгаад. Ааха. Гурваараас. За та хэдий хоорондоо ингээд нийлээд нэг багц олж явах хэрэгтэй шүү. Хас 2-2-ороо хэдүүлээ хийж байгаа учраас. За хийгээд дууссан хүмүүс ширээнийхээ энэ буланд нь тавьчих. За хийгээд дууссан хүмүүс. За. За болсноо. За энэ хоёр найзгаа хараарай. Энэ хоёрын хийгээд дууссан ямар мундаг сууж байгаа юм. За энэ хоёр шиг хэдүүлээ сууя. Алуу харъя. За тэгвэл яаж багцснаа найзуудтай гарч ирээд гоё тайлбарлаад өгөх юм байна уу? За гişигтлээ тэргэл хоёр гараад ш. Багцсан блокнуудаа бариад гарч ирнэ шүү. Бариад. За энд гарч ирээ найзуудтай хэлүүлээ. Яри. Хэдэн багц олгосон, нэг багцанд нь хэдэн блокны тоо байгаа. Найзууд нь сонсон чанга ирнэ шүү хоёроо. За бусан сонсъё. За найзуудтай яриарай. Тэш энэ блок өргөөр ингээ найзууд нь харахгүй. За нэг багцан дотор 2 блок байгаа гэж шүү хүмүүстээ анхаарал таараарай. За тэгээд нэг хэдэн багц боллоо? Нэг хэдэн багц олсон та хоёрын? Ингээд хоёрын гарт хэдэн багц олсон эднэр ингээд нийлээд. Оо 6 багц олсон гэж юм тийм үү? За сууч хоёроо баярлаа. За тэгвэл энэ хоёрыг хараа. За энэ хоёр за сууч. За хишиг талаа тэргэл хоёр ингэж багцсан байна. Хишиг талаа тэргэл хоёр. За арай өөрөөр багцсан хүмүүс байна өөрөөр. За хэн гарч ирж ярих вэ? За шаргал дашцамц хоёр гараад ирээ. За болоокуудаа багш ширээнийхээ булан тавьчих гэсэн. За найзуудаа яриарай. Бас би багтсан юм. За найзуудаа ярь. За өөр хэдэн багц олсон энэ хоёрыг тэгвэл 4 багц олсон байна. За энэ хоёрыг юм таад найзуудыгаа анхааралтай сонсон шүү хүмүүстээ. За тэгвэл энэ хоёр 3-3-аар хэдэн багц олгосон байна? Оо 3-3-аар 4 багц олгосон байна. За суугаарай. За ахаад энэ нэдээс арай өөрөөр багцсан. Арай өөрөөр багцсан. За та хоёр гараад ир. За гоё найзуудыгаа сонсон тий. За энэ хоёр амар баясгалаа. Гэгэн жаргал хоёрыг сонсон хэлүүлээ. За энэ хоёрыг хараа. Энэ хоёр 6-6-гаар багцлаад 2 багц олгосон гэж шүү хүмүүстээ. За баярлалаа хоёроо сууж байгаарай. За тэгвэл дахиад арай өөрөөр багцсан хүмүүс байна уу? Дахиад өөрөөр. За өөрөөр багцсан хүмүүс байна харъя багшна. За 3-3-аар багцсан гэж гарсан тий. За хэн гараад ирэх та? Ануужин. За ануужин сод хэлэг хоёр гараад ирээ. За болоокуудаа ширээнийхээ булан тавьчих хийдүүлээ. Оролдохгүй гэсэн шүү багш нь. За хоёр найзгаа сонсоорой, анунгог сонсъё. Энэ хоёрын мэд багтсан дотор байгаа юм 4 байна. Нэг багтсан 4 байгаа. За нэг нийт багцын тоо маань хэд вэ? 3 байна гэж. Нэг багцанд хэдэн тоо байгааг нь энэ хоёрыг 4 байгаа гэж. За баярлалаа сууч. За одоо тэгвэл хүүхдүүдээ бүгдээрээ өнөөдрийн хичээлээ үнэлээд за би өнөөдрийн даалгавраа бүгдийг хийгээд дууссан гэх юм бэл эрхээ рүү дээшээ.
За би өнөөдрийн даалгаврыг хараахан хийж дуусгаж амжсангүй гэсэн хүүхдүүд байвал хажууд тийш. Би хоёр даалгавраа огт хийсэнгүй гэвэл яах нь бид нар өшөө руугаа доошо харуулах нь шүү хүүхдүүдээ. За багш нь энэ дээр. За эхлээд энэ нэгдүгээр салааныхан гараад ирээ. Нэгдүгээр салааны хүүхдүүд. За багш эндээс сонгоод сая багшийнхаа тайлбарласнаар сонгоод эрхээ урууга тэр самбар дээр аваачаад наагаарай. За яах вэ? За одоо хоёрдугаар салааны хүүхдүүд гарч ирээ. Хоёрынхан гарч ирээд эндээ сонгоод наагаараа аваачаад. Очиж наагаарай. За ногооны хажуу талаар нь наачих хүүхдүүдээ зүгээр. Тэгээд хажуу талаар нь наачих. За гурвынхан гарч ирээ наа. Гуравдугаар салаа. Хүүхдүүдээ. За наас хүүхдүүд маань ширээнд очиж сууж байгаарай. За хүүхдүүдээ. За бүгдээрээ огш руугаа анхаарлаа хандуулъя. За тэгвэл өнөөдрийн хичээлээс хоёр даалгавраа амжилттай хийж гүйцэтгэсэн 21 сурагч байна. За хоёр даалгавраа арай хараахан гүйцэтгэж амжаагүй 4 сурагч байна. За би өнөөдрийн хичээлээр огт гүйцэтгэж чадсангүй гэсэн 1 сурагч байна, тийм үү? За одоо гэртээ бүгдээрээ за 2-ыг үржих нь 3, 5-ыг үржих нь 4. За 4 дээр нэмэх нь 4 гэсэн. За ийм ижил нэмэх хүн. За одоо бүгд гэрийн даалгавраа анхааралтай сонсъё. За гэртээ үржигдэх хэлбэрээр бичсэн нэг жил нэмэгдэх нийлбэр хэлбэрээр бичсэн багш нь тоонуудыг өгж байна. Энэ тоонуудад тохирох зураглал хийн бүгдээрээ зурган математик. За та нар энийг дугуй дүрсээр хийж олно. Өөрийнхөө зурж чаддаг цэцэг навч югаарч зурж яаж болно тийм үү? За гэрийн даалгавар багш нь ийм даалгавар өглөө. За тэгвэл өнөөдрийн хичээлээс ойлгож авсан зүйлээ ярих хүүхэд байна уу? Ойлгож авсан зүйлээ. За би өнөөдрийн хичээлээс тийм ойлголоо. Тэр нь надад гоё байна. За гэгэн жаргалын дараа мичтмаа яриарай за. За найзгаа сонсоорой. За мичтмаа. Ийсэн та. За бай амар мөнх аясгалаа. Хурцөр хэлбэрээр бичих нь гоё эсэн. За ингээд хичээлдээ өнөөдөр идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. За бүгдээрэнд нь баяр хүргэе. Мундаг оролцсон.